Чин бүрэн нарын гишүүдийн санаачилсан цусны донорын хуулиар цуснаас гарган авдаг олон бүтээгдэхүүнийг ойлгомжтой болгоно. Нөгөө талдаа цус өгч байгаа донорын эрүүл мэндийн аюулгүй байдлыг хамгаалахад хуулийн төслийн гол бодлого чиглэх юм. Энэ цусны бүтээгдэхүүнээс гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ улам нэмэгдүүлээд байгаа юм. Тухайлх юм бол одоо бид цусны донор гэхлээр зөвхөн одоо улаан ис, улаан өнгөтэй юуг нь битгий бодоорой. Энэ дотор чинь бол CV-н дотор нь олон хүчин зүйлүүд хүний одоо амь насыг авардаг ганцхан одоо жишээлбэл фактор цусны бүлгэлтийг хариуцдаг фактор гэхэд л тэрийг хийж өгөхөд л бид одоо цус нь гоожоо бүлгэндгүй байсан хүний асуудлыг шийдчих жишээний. Цусны донорт хүндэт донор гэсэн гуншин зүгээд өнгөрдөг эдийн засгийн хөшүүрэг дутмаг байна. Ялангуяа хүндэт донор болж олон хүний амьнаас аварсан иргэндээ эдийн засгийн дэмжлэг үзүүлдэг байх ёстой. Тухайлбал нэг удаадаа буцалтгүй мөнгөн тусламж эсвэл байрны урьдчилгаа зэргийг өгдөг байх хэрэгтэй. За Монгол улсын хэмжээнд нийт 170 мянга гаруй цусны донор бол бүртгэлтэй байдаг. За бид нар жил тутамдаа бол одоо төлөвлөгөөний дагуулж цуглуулт үйл ажиллагаа явуулж байгаа. За тэгээд дээрэс нь цус элбэг судлалын үндэсний хувьд бол Монгол улсын хэмжээнд цусан бүтээгдэхүүний нөөц аюулгүй байдлыг хангах дээрэс нь 21 аймагт одоо энэ жил 27 цусны салбар төвийг мэргэжлэг арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд бол ажиллаж байгаа. Монгол улсын хэмжээнд 40 гаруй цус цуглуулах зэг ажиллаж байна. Эдгээр зэгүүдийн аюулгүй байдал чухал. Ялангуяа орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах асуудал тулгамдж байна. Нэлээд дэвшилтийн өнд өрсөн цусны нэм хасах бүлгүүдийн наривчлан тогтоогоод тэрнээс гадна даршилсан улаан бом, цагаан бом, травматизарны маск гэх мэт юмнуудыг бэлдээд хэрэгжилж байгаа. За аймагуудын энэ хуулийн төсөлд аймагуудын одоо салбар банк цусны төвүүдийг одоо хүчин чадал нэмэгдүүлэх тал дээр тодорхой стандартыг энэ хуулийн төсөл бас тусах ёстой. Энэхүү хууль батлагдсанаар цусны донорын аюулгүй байдал сайжирна. Тэр дундаа үүсдэг эрсдэл бүхнийг хамгаална гэж хууль санаачлагч үзэж байна.